Боловсролын энэ түүхэнд бол хар мөр үлдэн шүү. Ажил хаялтаас олигтой юу ч гарахгүй. Бид ярилцаад цалингийн нэмэх талаар ажил хэрэгч уулзалтыг ерөнхий сайтаа уулзуулж энэ талаар тодорхой шийдэлт хүрэх гээд явж байгаа ийм үед мөн одоо төсвийн санхүүгийнх нь их усрыг тооцож тэрийг тусгахаар сангийн яамтай ярилцж байгаа ийм үед хөдөлмөр нийгмийн хамгаалал гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай ярилцж байгаа ийм үед шууд ажил хайна гэдэг бол энэ боломжгүй зүйл гэдэг. Энэ хууль бус ажил хаялт бол ийм үндслийг нь бид сая хэлсэн болно. 26 оны төсөвдөр багш нарын цалин хэдэн хүртэл нэмэгдүүлэх яг бодит боломж байгаа юм. Өнөөдрийн байдлаар бид бас 2-3 хувилбараар саналаа өгсөн. Эхний 100 тэрбум төгрөг бол өнөөдөр нэмэлтээр үндсэн цалинг нь өсгөхөөр ажлын ачаалтаа нь уялдуулахаар өнөөдрийн өргөн барьсан төсөв дотор яваа. За цаашаага бид хэрвээ багш нарын цалин үе шаттай нэмэгдүүлнэ гэвэл энэ тоог 560 тэрбумд хүрэх шаардлага байгаа. Ингэжээж 25% нэмэгдэл рүү орно. Ийм нэмэгдэлтэй ийм үндсэн цалин хийхийн тулд цаашаага энэ санхүүгийн тооцоог хийж байгаа юм аа. Энэ дээр бас үйлдвэрчний өөрөө оролцож энэ ажлын хэсэг дээр өөрөө оролцож ингэж явсан ийм байгууллага өнөөдөр ингээд хууль бус ажил хаялт руу өнөөдөр Монголын багш нарыг сургуулиудыг цэцэрлэгүүдийг ингэж одоо түлхэж байгаад бол харамсаж байгаагаа илэрхийлж байна. Улс төрчлөө гэж шүү дээ. Танд яг улс төрчсөн ямар баримт байгаа? Багш нар ч одоо ажил хаяад цалингаа нэмүүлэх гэсэн багш нар яагаад улс төрчсөн гэж? Энэ одоо шууд 3.5 сая үндсэн цалинд хүрэх гэж байна. Одоо шууд энэ 26 оны төсөв дээр. Энэ дээр бол өнөөдөр 2.8 их 80 төгрөг үндсэн бид цалинд нь зарцуулж байгаа. Өнөөдөр 94 мянган хүний салбарт байж. Энэ 2.8 их 80 дээр нэмэх нь 3.3 их 80 төгрөгийн санхүүжилтийн их усүр ээжиж бид энэ хэлээд байгаа 3.5 сая гэсэн үндсэн цалингийн энэ нэмэгдэл рүү орох юм аа. Тэгэхээр зэрэг энэ бол хууль бус ажил хаялт болно шүү гэдгийг анхааруулж хэлж байна. Эсрэг хэлж байгаа юм ерөөс биш. Бид цалин нэмэхийн төлөө явж байна. Гэхдээ өнөөдөр санхүүгийн их усүр энэ бүх зүйлийг бид одоо яг хуулийн дагуу хийхгүй бол их усүрээ нарийн тооцож хийхгүй бол ийм боломжгүй шаардлага тавиад байх нь бол буруу байна гэдгийг хэлж байгаа нь бид багш нарын эсрэг биш шүү. Үйлдвэрчний хэвлэлийн өнөөдөр буруу удирдах байгаа энэ удирдлагыг л бид шүүмжиж хэлж байгаа. Үйлдвэрчний зөв шаардлага тавьсан шүү дээ. Тавьж агсаад хийсэн. Шаардлага тавьсан бид араас нь бичгээ явуулсан. Хуулиндаа байгаагаар бол би түрүүнд хэлсэн. Доржоо. Би түрүүнд юу гэж хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт хилцдэг юм аа. Хоёрдугаар зуушлагч томилд юм аа. Энэ хоёр процесс нь явцдаг. Одоо арбитрийн шүүхт хөдөлмөрийн арбитрчийг томилоод талууд хилцэхдээ энэ процесс дээр нь ажил хаялтыг зарлж болдгоо маа гэж хэлж. Энэ хуулиар зөрчсөн зүйл болно шүү. Тэгвэл одоо 15 багш нар ажил хайна гэдэг байгаа. Тэгээд тэнд оролцсон хүмүүс яг ажлаас халагдах юм уу? Халагдах юм би яриаггүй. Энэ дээр цалин хөлсний асуудал хамгийн хүн дээр тусна. Хоёрдугаарт багш нар бол зээлтэй байгаа. Ер нь хөдөлмөрж байгаа бүхий л хүмүүс зээлтэй байгаа. Хэрвээ энэ хууль бус ажил хаялт бол энэ бүх санхүүжилтийг яах юм бэ? Мөн одоо үйлдвэрчнийг өөрөө хариуцах юм уу? Ажил хаялтын сан байгаа мó? Ийм л юмыг би хэлээд байгаа. Энэ хууль бус ийм ажил хаялт руу багш нарыг оруулж болохгүй гэдгийг л энэ байр суурийг илэрхийлж байгаа шүү.